1 2 3 4 5 6 7 8 тэгээ хамгийн сүүлд нь юу байсан? Найрал бол ерөөсөө хүүхдийг бол маш их төлөвшүүлдэг, хамтаж болгодог, бие биентэйгээ гоё эвсэг болгодог. Ерөөсөө тэгээ тэр хүүхдийн сонсгол их хөгждөг. За намайг Дашнамын Цэнцэрэн гэдэг. Би Дорногов аймгийн Дэлгэрэх суманд 1972 онд төрсөн. За 81 онд 8 жилийн дунд сургуульд элсэн орж 88 онд сургуулаа төгсөөд 92 онд багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн орсон. Энэ хугацаанд би одоо сумынхаа одоо 4-р ангиасаа эхлээл Баясгаланд багнаас хамтлаг гэдэг хөгжмийн хамтлагт одоо манай хамгийн алдартай хөгжмийн зохиол Цэндийн Жагдал гэдэг хүний одоо шав болж орж илаа. Ингээл 4-р ангид ороход байж сурж байхад одоо багш маань ирээ шууд намайг мандлын хөгжим байруулад за энэ хамтлагт ор гэдгийгсэн. За удалгүй намайг хуучир хөгжим тоглол гээд одоо бодвол айгу гайгүй сонсгол юутэй байсан юм багаз. Угаасаа манай аав ээжтэй айгу тийм танил манай багш орж ирээ танаад одоо нэг тийм хөгжмөөрөө хоол олох хүн байна гэж байнга орж ирээл намайг жоохон байхад тэгэл ярьдаг байсан. Би ч нэг багадаа их тийм бүрэгдүү тийм даруухан тийм хүүхдээсэн. Тэгээд багш маань ерөнхийдөө намайг олж аваад за энэ хүүхдүүл ерөөсөө хөгжмөөр л явах хүүхд юм байна гэж бодсон баг. Тэгэл ерөөсөө тэр үед бол одоо Монголын пианерын байгууллагын 60 жилийн янз бүрийн пианер сурагчдын урлагийн наадам их болдог. Тэрэнд бас ангийнхантайгаа ирнэ, хамтгийнхантайгаа ирнэ. Тэгэл энэ одоо хөгжмийн энэ боловсрал надад их нөлөөлсөн баг. Тэгээд шууд хөгжмийн ангид би нэг ирээд нэг 60 хүүхэд тэр үед одоо юу өгч ийсэн. Одоо конкурс өгч ийсэн. Тэгэл тэрэнд нь манай ангийн одоо тэр Баясгаланд багнаас яочи хөгжим тоглодог байсан. Алтан цэцэг бид хоёр шалгараад Алтай маань цэцэрлэгийн багшийн хөгжмийн анги би багшийн сургуулийн хөгжмийн ангиг аваад явчихсан юм аа. Энэ одоо багаас одоо тэр хөгжим боловсруулсан тэр багштаа л би одоо ингэж баярлж явдаг шүү дээ. За ингээ 92 онд багшийн сургуулийг төгсөж ирээд одоо багш маань яг тэр үед тэтгэврт гарах таарсан. Тэгээ багшийнхаа одоо ажлыг хүлээж авч маш тийм бэлгшээлтэй сайхан үйл явдал болжсэн. Тэ Дэлгэрэх суманда манай хамт олон бол маш одоо тийм чадвартай маш одоо мундаг тийм хамт олон дотор орж ирсэн. Дандаа миний одоо зааж байсан нөгөө багш нарын дундлаа ороод ирж байгаа. За тэгээ бид нартай адилхан надтай адилхан төгсөөд ирсэн зөндөө олон 5-6 тийм залуучууд ирж ирсэн. Одоо Дулмсэр ингээд замун үдэдийн эрхлэгч хийж байгаа Дулмсэр одоо говь сүмбэрт ажиллаж байгаа бас эмсүүдийн эрхлэгч хийж байгаа Дэлгэр ням биеийн тамирын багш Гэрэл Туяа хөдөлмөрийн багш Гүүнж гэл маш тийм одоо мундаг тийм залуучууд ирж ажиллаад бид нар одоо тэр сумыг үлдээстэй нэрэ одоо тийм юу болон бүгдэнд нь оролцоод тэгэл явж ирсэн маш гоё байсан. Маш гоё хамт олонд орж ирсэндээ би баярлж одоо тэгээ ингээ өдий зэрэгтэй явж байгаадаа баяртай байдаг. Тэрийг яг тэр ажиллаж явах үед л одоо манай сургуулийн захирал Бацөх гэдэг та мундаг одоо хариуцлагатай зарчимч тийм хүн одоо намайг анх өгсөд очиж яхад угтаж явсан. Энэ хүн бол ерөөсөө маш тийм зарчимч хариуцлагатай цагийн имийг цагт нь хийлгэн олон дуурайд авахгүй. Тэр үед одоо бидний тийм айхтар мундаг тийм хүн тосож авсан болохоор бид нар бас яг тэр хүний юугаар одоо ингээд ажиллаж ирсэн. Одоо ч тэгэл ерөөсөө яг л тэр зарчмаар л явдаг миний ажил төрлөл тий. Манай багш чинь ингээл харахад л одоо яш маш гүндүүг нэг хээгүү тийм хүмүүс байсан хэрнээ хичээл ороод ирэхээр ингээ мандлын барайл ороод ирнэ. Тэгэл мандлын нарт одоо тэр бид нарт их ноот заадаг байсан. Одоо ерөөс ингээл хамтлаг хөгжим яах чинь ингээ ноот өгчихнэ. Тэгэл ерөөсөө тийм ноотны боловсролыг ноот олгох юг одоо маш сайн эзэмшүүлсэн. Дээрээс нь хөгжимдөх тэгэл ингээ калернита үлээгээл хичээл орно. Мандлина тоглоол хичээл орно. Тэр бүрд ингээл одоо тэр хүүхэд байхад бүр ингээ шингэсэн багшийн маань тэр одоо тэр арга зүй. За тэр нь бол одоо бас надад яг ингээд өвлөгдөд үлдсэн. Би бол одоо яг ингээд өөрийнхөө хичээл дээр үл ерөнхийдөө дуу гололж хүүхдэд дуу заах аргыг яаж эзэмшүүлэх вэ гэдгээр бол одоо миний арга зүй нэлээ
явдаг. Багш маань одоо тэтгэврт гараад аймагт ирсэн. Тэгээ ирэхдээ за би шавьдаа бүх юмаа бүх чиг юугаа үлдээе. Одоо бичвэрүүдээ манай багшийн гар бичвэрүү зохиосон өөрөө ингээд шууд нотлол шууд ингээд харимжрах юу хийгээл баттуур ингээд өөрөө зохиогоол хөгжим хамтлаг босгочдөг юм байсан. Тэгээ тэр бүх зохиолууд нь одоо надаар ингээд гар бичвэрүүд нь бүгд байдгийг бүх тэр ном момоо өгсөн одоо ингээд тэр надад ингээд хууч одоо дээр үе шар номууд ингээд бүгд байж байгаа. За тэгээд багш маань ерөөсөө одоо та нар мэдж байгаа юм. Одоо аймгийн сүлдөөг тулсан би бол маш бахархаж одоо багшийнхаа дууг л одоо бүх ангид ингээд заадгийг. Би хүүхдүүдийг бас дуугаар их хөгжүүлсэн юм билээ. Одоо жишээлх юм бил би дуурмаа гэдэг одоо үндэсний дуужгийн чуулах дуучин байна. За тэгээд ах トゥ 3 хамтлаг гээд мөнгө бодрах, мөнгө дөөл, мөнгө заяа гээд одоо энэ нэмсүүтэд ажиллаж байгаа ерөөлж магтаач тэр чинь одоо миний анхны шав. За инх наран байна. Инх наран би бүр багаас нь ингээл ятгах ёстой нөгөө төгөл дээр уур муур дээр анх одоо гарын тавьж ятган дээр тавьж исэн энэ хүүхд байна. Жаргал маа байна. Одоо ятгахын одоо мастер. За ингээд тоочоод байх нь манай шавнар зөндөө. Дэлгэрэх Бат оржгээд байна миний ангийн өөрийн. За гэрэл цэцэг гэл тэр үеийн одоо тэр уралдаан тэмцээнд бол одоо дэлгэрэх сумнаас ирсэн дэлгэрхийн хүүхдүүдээс их айдаг. За дэлгэрхээс ирсэн бил алд медаль авна. Тэгэл ерөөсө дэлгэрх тэр яргууд бол одоо ерөөсөө түүгээл явдаг байла да тэр үеийн хүүхдүүд мундаг авьяастай байсан. Би 2000 онд Яргуу наадамд хүүхдүүд аваад ирсэн сумнаас. За тэгээс ирээд байж идэл 2000 онд тэр үед Саранцд одоо энэ 2 дугаар сургуулийн хөгжмийн багш Саран цэцэг багш маань чи шууд манай сургуульд хүрээд би чамайг шууд аавна. Тэгэнгүүт л ингээл сонирн болоод тэгэл ерөөсөө бүр гуугаад байсан намайг бүр өстэй хүрээд ир багш маань энд ирээл ажиллах би ч гэсэн нэр чамтай л ажилламаар байна гэл. Тэгээ өмнө судалж л байсан юм бэлээ энэ багшийг л юу наавъя гэд. Тэгээ би яалтгүй одоо тэгэл тэр үед ч бас хүүхдүүд маань нэлээд том болчихлаа. Сумандаа би бас 10 жил ажиллачихлаа. За тэгээд багшийн хүсэлтийг бодож байгаад би 2001 онд энэ сургуультай ирсэн юм аа. Би 2001 онд эренгүүтээ би 2 дугаар сургуульд дуу гэдэг имийг их хөгжүүлсэн гэж боддгийг. Өмнө нь манай сургууль бол бүжгээрээ алдартай. За дуу тал дээр тийм найрал дуу янз бүрийн яг ганц хоёр яргуу дуулдаг хүмүүс байсан тэрийг л үгүйсэхгүй. Гэхдээ найрал дуу гэж юм ер нь байгаагүй тэр үеийн багш нар тэгдэг байсан. За тэгээ эренгүүтээ би 60 хүүхдийн найрал дуу босгоод цуурай гэдэг дуу гаргаж одоо анх одоо хүмүүсийг их гайхшруулж ялаа. Тэрхэд чинь тэр хоолой 4 хоолоос салаад дуулж байгаа. Хамгийн анхны тэр дуу маань одоо цуурай гэдэг гавьяа цэцгэлтэн мөнгө үлзийгаан найруулгаар хийсэн цуурай гэдэг дуугаар би одоо анх найрал дуугаар гаргаж илаа хамгийн олон хүүхэдтэй. Тэр жилээ би 2022 онд Яргуу наадамд ороод шууд Алтан цомыг аваад дараа нь дахиад болоод ингээл ерөөсө 2005 6 7 он хүртэл би ерөөсө тасралтгүй одоо энэ сургуулийн энэ аймгийн одоо тэр найрал дуу гэдэг ямиг одоо дандаа тийм олон хүүхэд хамруулсан юугаар гаргаж ирж одоо гаргаж ирсэн байгаа. Найрал дуугаар ер нь хүүхдүүдийг их хөгжүүлсэн. Найрал дуу бол ерөөсөө хүүхдийг бол маш их төлөвшүүлдэг, хамтаж болгодог, бие биентэйгээ гоё эвсэг болгодог. Ерөөсөө тэгээ тэр хүүхдийн сонсгол их хөгждөг. Энд нэг өөр өнгө дуурна, тэнд нэг өөр өнгө дуурна, өөрөө нэг өөр өнгө дуурна. Тэр болгоны хүүхд ингээ сонсоод тэрэн зохицуулаад гоё дуулж яана гэдэг чинь хүүхэд хөгжмийн боловсролын мундаг олж яана гэсэн. Одоо тэгээ энэ жилээс эхлээд ингээд би одоо бага ангийн найрал дуу, дунд ангийн найрал дуу гэж гаргацсан байгаа. Одоо гаргаа явж байна. Одоо 8Б, 9Б гэдэг юм ангид би заавал найрал дуу заадаг. Энэ сургуульд ирээд маш олон одоо бас авьяаслаг хүүхдүүдийг төрүүлэн гаргасан байдаг та баяртай байдаг.
За хамгийн ихэнд би ер нь хүүхдүүдээ бол найрал дуунаас их гаргаж авдаг. Найрал дуун дотор чи айгүй өөр хүүхдүүд ингээд зогсож яахгүй ингээд хүслээрээ ирээл би орно гэж ирсэн байгаа. Би нэг шалгаад хүүхдүүд нэг авдаггүй шүү дээ. Ороод ирсэн хүүхдүүдийг л ингээд авчдгийг. Тэгэл тэрийг айгүй өөрхөн солгоо болоотой хүүхдүүдийг бас та зөв болгосон гэж бас ярьж л ийдгийг. Хамаагүй авчдаг болохоор тэгдэг байх. За тэгээ миний шавнар бол ерөөсөө найрал дуун дотроос төрсөн. Дуулах уу? Би эстрадын дуучин гэдэг ийм уралдаанууд болдгийн улсын уралдаан. За энэ уралдаанд ерөөсөө аймагтаа хүүхдүүдээ бид аймагтаа шалгаруулад улсад оролдог тэмцээн байдгийг. За энэ уралдаанд 2004 оноос эхлээд ерөөсөө тасралтгүй 19 он хүртэл орсон байдгийг. За энэ уралдаанд оролцсон одоо ингээ үе үеийн одоо ийм оролцогч авиас сурагчтай би одоо ингээд зураг өргийн ингээд амжилтын ингээд мөхөлдсөн байдаг юм аа. Одоо миний одоо хамгийн анхны 2004 онд авч явсан Батрээд үг маань энд байна. За төвшин төгсгээд мундаг дуучин үг байлаа. Энэ хүн маань бас эндээ шалгараал улсын уралдаанд ордог байлаа. За мөн дараа нь Баццэглэн маань ингээд 2004 оноос 7 оноос эхлээд ингээд дуулж эхэлсэн. Энэ дуучин охин маань одоо ингээд ардын буугийн дуу дуулаачдیں۔ Бүр томцуулалтаа мэрэгжлийн дуучтай өрсөлдөөд ингээд дэд байрын шагнал аваад бас явж байлаа хүүхэд наснда. За тэгээ дараа нь манай оюун эрдэнэ байна. Оюун эрдэнэ маань бүр 2004 оноос өдөөх юм жоохон хүүхд ингээ эстрадын дууны уралдаанд төрүүлээл бас медаль аваад за тэгээ аймгийнхаа уралдаанд тэмцээ би эстрадын дуучин дээр дуулах уу бүхэл юмд одоо оролцоод ингээд хүүхэд насаа бол маш хөөрхөн ингээд үлдээсэн хүүхэд байгаа. Би цэрэнд багштай бас их баярлж явдгийг. Өөрөө яг нэг яг дууны хүн биш ч гэсэн ингээд суурийг бас дижид багшаараа их тавиулдгийг. За тэр дугуйланд очиод сур. Нэг хэсэг бол авиас хөтөлбөр гэдэг сургууль дээр бас ирж хүүхдүүдээ би 14 хүүхэд өгч ирсэн. Тэр хүүхдүүдээс маань ингээд гараад одоо манайх одоо бас уртын дуу тасрахгүй явдагт би байхалгаж явдгийн дижид багш юм аа. Дижид багш маань ачаавья гэж боддгийн. За тэр одоо үр удам манай инх гэрэл байна. Баян одоо уралдаан төрүүлж тэр улсын уралдаан төрүүлж байлаа. За дараа нь манай Балжин юм байна. Энэ алтан гэрэл гээд хүү байна. Бас уралдаан эндээс төр шалгараад явж байлаа. Ер нь бол энэ баг дунд ахлах нас гээд 3 нас явдгийн. Энэ 3 наснд дор хаяж би ер нь 2 хүүхэдтэй гуруулаач явж исэн удаа байдгийн. Аймгаасаа шалгараад. За дараа нь манай Сийлэг маа байна. Манай Сийлэг маа бас их маш сайхан дуучин юм охин би төрүүлсэн байгаа. За дараа нь манай Болорт Уяа байна. Болорт Уяа бол эстрад талдаа их зүрхээ дуулж явдаг ийм хүүхдээсэн. Зүйлдээ ардын дуугаарч оролцдог. Ерөнхийдөө би ер нь ардын дуу, богино эстрад мэтрэл ингээл холиолд явцдаг. Тэр хүүхэд уртын дууш дуулж болно, богино ардын дууш дуулж болно, эстрад дуугаар хүүхэд ер нь юугаар хөгжнө өөрийнх нь чадварыг хараад явцдаг. Заавал уртын дуулдаг эстрад дууны юунд оруулдаг энэ хүүхдүүдээ тэгэл чадварыг хараад яваад идэгэн. За дараа нь манай Инк Мегмар гэдэг одоо сурж байгаа 8 дугаар ингээд энэ охин маань бүр Гран При шагнал авч ялаа улсад очиод тий. Улсын эстрадын дуучин уралдаанд энэ жоох юм баг ингээд охин очиод. За дараа нь манай Мегмар Сүрэн 2018-нд Мегмар Сүрэн энэ хоёр маань хос алтан медаль авчирж ялаа. Тэлмэ хоёр маань эстрадын дуугаар тий. Эндээс шалгараад улсад очиод. За дараа нь хамгийн сүүлд одоо 19 он ингээд энэ дууссан. Түүнээс хойш одоо нэг уралдаан тэмцээн маань өвчин тоглонгоос болоод тасарсан байна. Хамгийн сүүлд манай Батчимэг энэ баяр хоёр маань шалгараад улсын уралдаанд баг ахлах насаас Батчимэг маань одоо бүр хөгжин бүжгийн дуулаачаа ингээд урилга авч ийсэн. За тэгээд өөрөө татгалзаад яг одоо ангаах төгссөн юмч болсон байгаа. За ингээд би хүүхдүүдээ ерөөсөө ингээд зураг юуг тэр үе одоо амжилтыг ингээд ерөөсөө хадгалаад яваад идгийн. Ингээд зураг өөртөө дараа нь ингээд үзэхэд би өөрөө ч ингээд дараа нь усаад үзэхэд ингээд дагаад дуулаар би ер нь уралдаан тэмцээнд маш олон хүүхдүүдийг их маасаар нь оруулах дуртай. Гэсэн олон тэр чадах ч чадахгүй ч тэр хүүхэд ороод уралдаанд ороод өөрийгөө сорь тэндээс гарч ир. Тийм ээ тэгэхээр чи л орох хэрэгтэй нэг ганц 2 хүүхэд таад би хизээч ордог уралдаанд маш олон хүүхэдтэй уралдаан тэмцээнд ордог ингээд орохоор тэгэл хүүхдүүд маань тэндээс чадвартай хүүхдүүд нь гарч ирэл ингээд явдаг.
багшаас үйлж үлдсэн юм бол яг надад байсан байх. Би анх одоо төгсч очиод удаагүй дэлгэр сумандаа ажиллаж байхдаа сумын сургууль гэдэг нэг дуу зохиож ирсэн. Миний хамгийн анхны дуу сумын сургууль. Тэгээд тэр дууг маань одоо бас дэлгэрхийн маань хүүхдүүд бас одоо болтол дуулж явдаг юм билээ. За би тэр дуугаараа бас энэ аймаг зохиогдсон нэг дууны уралдаанд ороод хүүхдүүдтэй аваад бас төрүүлж ирсэн. За тэгээд түүнээс хойш яг тэгээд хэд хэдэн дуу зохиосон байгаа. Одоо манай сургуулийн сүүлд дуу бол 2 дугаар сургууль. Би анх 2001 онд энэ сургуультай ирсэн. Тэгээ эренгүүтээ энэ дуу зохиожсэн. Манай үгийг нь бол манай хөгжмийн багш Саран Цэцэг багш маань зохиож исэн. Тэгээ бид хоёр одоо энэ дууг хүүхдүүдтэй манай сургуулийн захын хүүхдүүд ирээл амнаасаа илаал явж идэг. Тэнд нь баяртай байдаг. Атарсууд багш нартай 10 жилийн 2 дугаар сургууль авьяас чадвар хүүхдүүдтэй 10 жилийн 2 дугаар сургууль. Сургуульд хүүхдүүдийн дунд ажилладаг болохоор сургууль хүүхдийн тухай дуунууд их гаргасан. За зарим дуугаараа бас уралдаан тэмцээнээс бас шагнал авсан байгаа. Ерөнхийдөө бол 30-40 дуу хүүхдийн дуу зохиоцсон. Нутаг орны бас нэг 10 гаруй зохиосон тиймэрхүү дуунууд бас байгаа. А 13 оноос хойш бол ерөөсөө хөгжмийн боловсролд маш их өөрчлөлт гарсан. Одоо тэр ялангуяа хүүхдүүдийг хөгжүүлэх зөвхөн дуу заагаад тахгүй тэр дуугаа гоё хэмнэлээр тогшин тэр дууныхаа утга санааг ярина тэр дуун дээрээ хідэн хоолойгоор дуулах уу. За тэгээд ер нь бол манай дуу хөгжмийн боловсролын гол агуулга дуулах, хөгжимдөх, бүжиглэх, зохион найруулах, хөгжимдөх гэсэн ийм олон агуулгатай явдаг. Маш олон одоо тийм хичээлийн явцтай агуулгатай болсон. За энэ үр дээр би миний хичээлийн гол агуулга бол дууга заахаас гадна хүүхдийн сонсголыг хөгжүүлэх, хэмнэл ритмээр зохиулах. Энэ талыг тэгээд зохион найруулах янз бүрийн дасгал, янз бүрийн одоо тэр нот, бодлого хүүхдийг хөгжүүлэх юмыг хичээлийн дундуур заавал өгдөг. Зөвхөн дуу заагаад 40 минутыг өнгөрөөж ерөөсөө болохгүй. Тийм учраас хичээл үл ерөөсөө маш одоо хөгжилтэй. Одоо жишээлбэл нот, бодлого гэхтэл яг математик шиг заана. Математикийн арга шиг одоо 4-2 гэдэг 4-2 хувь гэж ярьдаг математик тэрнтэй адилхан 4-2 юм гээл тэрнтэй адилхан бодлого зохиолгоод маш их одоо хичээлээ ерөөсөө хөгжүүлэх хүүхдийн сэтгэн бодох чадварыг л их хөгжүүлж явуулдаг. Ганц дуу заагаад бол ерөөсөө хичээл бол гоё явахгүй гэж боддог. Тэгээд ерөөсөө бага анги дотроо 6 настай хүүхдүүд бол хамгийн их тийм хөөрхөн цагаахан тийм л хүүхдүүд ирдэг. Ерөөсөө л нэг 5-6 минутаас цаашаа бол тэгэл хөдөлгөөн ингээл эхэлдэг. Тэгэхээр одоо хүүхдүүдийг бол ерөөсөө маш тийм чөлөөтэй тэгээд тэдний одоо юу чадах вэ тэр суурин дээр нь л одоо чадвар дээр нь л ажилдаг тийм. Би нэг хүүхдүүдтэйгээ ингээд хичээл орохдоо мэдлэгтэй дандаа аяар мэдлэдгийг сайн байна уу багшаа гэж үгээр хэлэхгүйгээр аяар. Тэгсэн чинь нэг өдөр ингээд удамжинд явж исэн чинь манай нэг 2 дугаар ангийн нэг банд яг өмнө ирсэн ээ. Яг нөгөө аяар чи мэдлээд сайн байна уу багшаа гэд аяар мэдлээд тэгэл нэг бас нэг хөөрхөн өгжөнтэй юм болж исэн. Бага ангийн хүүхдүүд дунд бол их хөгжилтэй юм их болно. Нот, агас нот, дөрөвт нот, 8, 16 нот гэсэн нот үзсэн. Нэг хичээлээрээ дааж өгсөн тийм үү? Энэ манай хамт олон бол гайхамшигтай хамт олон. Энэ сайхан хамт олонд орж ирээд би бол одоо өдий зэрэгтэй ингээ сайхан ажиллаад нэрээ дуудуулаа явж байгаа та үнэхээр баяртай байдаг. За би бол Сараа багштайгаа ерөөсөө 21 жил одоо хамт ажилласан байдаг юм билээ. Хамгийн одоо хажууд нь их удаан байсан. Өөрөө ч их ярьдгийг. Би үл зэндээтэйгээл олон жил ингэ сайхан хамтарч ажиллаа гэд. За Сараа багш маань угаасаа одоо бүжгийн талаа бариа явцдаг. Би дуугаан бариа, дуу хөгжим аваа явцдаг. Тэгээ хоёулаа маш сайхан гар нийлж ажилладаг. Ийм сайхан үнэтэй ажиллаж байсан да би өстэй туйлын их баяртай байдаг юм аа. Тэгээ багшигаа одоо би өнөөдөр дурсаж байгаадаа маш баяр сэтгэл хөдөлж байна. За манай хамт олон бол угаасаа урлаг, сурлаг одоо тэг бүх юмараа юм тэргүүний хамт олон байдаг. Хүн болго манай аймгийн одоо тэг олимпиад, уралдаан, тэмцээн одоо бүх юмд л манай сургууль манлайлж явдаг. Ийм хамт олон дотор би одоо ажиллаж байгаад
амьдарч байгаадаа маш их баяртай байдаг юм аа. Би одоо энэ мэрэгжлээс өөр юм хийж чадахгүй л гэж боддгийн өөрийгөө. Угаас одоо ингээд яг л энэ хөгжмийн багшаар ингээд одоо би төрсэн цаанаасаа намайг одоо буурах ингээд тавьчихсан. Би бол одоо өөрийнхөө энэ сайхан мэрэгжлийг л ерөөсөө л багшаас л улбаатай. Миний багш л одоо надад анх бага байхаас уулгасан. Тийм учраас би бол одоо энэ хөгжмийн багшаараа л ингээд насаараа ажиллаад одоо ингээд сайхан 30 дахь жилдээ одоо ингээд ороо явж байна. Нэг одоо хүүхдүүдэд маань ч бас хүсч илээдэг юм багшаа та нэг 30 жилийнхээ одоо нэг тий хүүхдүүдэд сайхан яагаад нэг өөрийнхөө алдрыг ингээд нэг сайхан цориутайлаад ингээд нэг ийм ажил явуулахгүй мөл гэдэгдгийн. А миний одоо бодвол бол яг хоо цаашдаа нэг хүүхдүүдэд тэгээ шавнартайгаа ярьж байгаад одоо нэг 30 жил дээрээ чадаагүй ч гэсэн 35 муу 32 3 дахь жил дээрээ нэг өөрийгөө нэг одоо нэг тий ажлыг танилцуулсан шав нараараа бахархсан нэг тийм үйл ажиллагаа явуулъя даа л гэж боддгийг. За тэгээд нэг дуугаараа нэг бас нэг гоё CD юу гаргацдаг юм болов. Ийм л бодол бас өөрлөж явдаг юм аа. За ингээд одоо энэ 10 сард Монголын одоо багш нарын баярын өдөр тохион ингээд нийт багш нартаа Монголын багш нарын баярын өдрийн мэнд хүргэе. Жижиг дүрс маань ийм 8 нот хэдэн 8 нот байсан. Жижиг дүрс хэдээс эхнийг нь 1 2 3 4 5 6 7 8 тэгээ хамгийн